Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 78 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. Don't just go with the flow. Take some dares through the rapids. Isabel. За өнөөдрийн маань персевтийн хувьд болохоор Isabel гэж хэн байсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ амьдралд урсгалаараа явахын оронд зарим үед ширүүн урсгалтай ч гэсэн ширүүн урсгалаар бас ингээд дайраад үзээрэй гэдэг за монгол руу ингээд орчуулах юм бол нэг тиймэрхүү болж байна л да. Ер нь бол ингээд яг өнөөгийн ингээ амьдралд одоо нийгэмд гэх юм уу да бид нарын ингээд багаас эхлээд юу хийх нь амар тодорхой байдаг. Дор хаяж ер нь бол их сургууль төгсөл бол нэлээд тодорхой байдаг гэж би бас боддог. За дөнгөж төрлөө 1-2 настай хахад за 1 настай хахад хүүхэд алхаж сурна. 2 нас гэж хахад ерөөхдөө бол бас хөрхэн яриа сурчин. За тэгээд 3 настайгаас эхлээд за цэцэрлэгт явна. За 3 настайгаас бишээсэн гэсэн жоох эрт бас явж байгаа л да. За тэгээд цэцэрлэгт яваад цэцэрлэгийнхаа бэлтгэл ангийг төсөөд сургуулийн бага ангийнхаа бэлтгэл ангид ороод тэгээд сургуулийн амьдрал эхэлнэ. Өмчтэй яг одоогийнхоор бол 12 жил сураад сурсныхаа дараа яэш өгөөд их сургуультаа орцгооно. Тэгээд их сургуулаа төгсөөд цаашаа ажилд орно гэх. За яг их сургууль төгсөх хүртэл бол бүр ингээд яг нэг тийм бичигдсэн юм шиг бүгд ингээд мэддэг, ойлгомжтой тийм амьдрал бид нарыг хүлээж байдаг. Миний хувьд ч гэсэн бас яг тийм байсан. Тэгээд яг их сургуулаа төгссөний дараагаас эхлээ юу болсон бэ гэхээр за би өөр дээрээ жишээ аваад үзье л да. Яг их сургууль төгсөх сүүлийнхэн жилдээ би Японд руу явах материалаа бүрдүүлж эхлээд сургуультай материалаа өгч тэгээд үнэхээр азтай болон амжилттайгаар сургуультай тэнцэжсэн. За тэгэхээр минийх бол ингээ нөгөө сургуулаа төгссөний дараа хийх зүйл бол үнэхээр тодорхой байсан. Тийм болохоор тэгээд 100-ийнхаа яг төгссөний дараах 100-ийнхаа 3 сарын амралтыг маш сайхан өнгөрөөж байгаа. 9 сарынхаа сүүлээр за Японд руу сурахаар явжсэн. Тэгээд Японд очиод юу болж исэн бэ гэхээр бүх юм амар өөрчлөгдсөн. Яг хоо тэтгэлэгтэйсэн болохоор амьдрах мөнгөнд бол бас баг санаа зовх нь хамаагүй бага байсан. Тэгээд гинэтх нь л нөгөө бүх юм тодорхой байсан амьдрал маань юу ч тодорхой биш болж эхэлсэн. Их сургуульд очиод судалгаа эднэр нэстэ тодорхой ах юм байна гэж утсан чинь үгүй тэгээд юу ч бүр үнэхээр бүр юу ихэ мэдхэ болчихсон. Яг давхар нөгөө соёлын шок гэдэг юмд бас ороод бас л хөөрхөн цаг хугацааг нэг хайда жоохон уйлж хайда жоох ямар бол тэгснэ гинэтхэн уур хүрээл инээд хүрээл гэх нэг тийм өдрүүд нэлээд өнгөрсөн. За тэгээд чүэ гэл нэг өөрийгөө ойлгох гал явж исэн чинь ковид тохиолдсон. Яг ингээ бодоод үзэхээр ингээд ер нь их олон зүйлийг давж туулаад яг өнөөдөр яг ингээ хүрээд ирсэн байгаа юм л та. Тэгээ тэр дунд ингээд миний хамгийн сайн ойлгож авсан юм болохоор урсгалаараа байна гэдг нь өөрөө яг чи нэг амьдраад байгаа гэхээсээ илүү эргэн тойрондох чиний нийгэм яг чамаас юу хүлээж ийн тэрийг нэг бүр хамгийн бага минимал эффортоор ингээд тэр хүмүүст хүргэж байгаа гэж хэлж болно. Тэгээд яг энэ амьдрал маань бас жоохон яг аюулгүй санагдаж болох ч гэсэн чи яг үнэхээр ингээд нэг бүр утгаараа сайхан ингээд
өөрийнхөө сэтгэлд тулдал амьдарч чадж гин үү гэд асуугаад үзвэл бас жоохон эргэлзээтэй байдаг. Яг уу яг энүүгээр би өнөөдрийнхөө дугаараар яг юу хэлмээр байна вэ гэхээр зарим тохиолдолд одоо нөгөө урсгалаараа явахдаа нөгөө нэг ширүүн урсгалтай үед өөрийгөө барьжуулдаг. Тэгээ заримдаа жоохон удаан байх юм бол тэрийг нэг хурцгах аргуудыг одоо тийм зоригийг өөртөө бий болгоорой. Банк одоо нөгөө нэг аюулгүй байдал гэдэг бол үнэхээр сайхан ч гэсэн тэр маань өөрөө бид нарыг нэг хайрцагт comfort zone гэдэг хайрцагт ингээ хийгээд түгччихдэг. Тэгээ тэрнээс гарахаар нөгөө нэг яг л нөгөө гიშгэх газаргүй болсон юм шиг тийм зүйлтэй тохиолддог. Гэхдээ зарим тохиолдол үнэхээр гарснараа бид нар хождог зүйлс бас зөндөө байдаг болохоор comfort zone-оос гарах зөрөгтэй байгаарэ гэд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөө. Тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.